Уруу дэлгэн дээр сүгэт харуулаас асууж байгаа эрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 12 минут. Радион 3 дахь студиэс хөтлөгч мөгийн хөтлөгч цэцэг найруулагч Гамболдын янгаранаар нөгөө тал нэвтрүүлгийг хөрөх гэж байна. Өдрийн мэнд мөгийнхаа. За өдрийн мэнд. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чухал үедээ Finon гэсэн уриатаагаар Payon цэхэм зээлийн аппликейшн хамтран ажиллана. За мөн хайртай бүхэндээ урам зориг, шин амт, шин үйлрэл гэсэн уриатаагаар Юна хаврын шин меню тун удахгүй. Юна хамтран ажиллана. За ингээд 7 хоног болгоны пүрэв баригт амтан ургамлын ертөнцөөр нөгөө тал нэвтрүүлэг амтан ургамлын ертөнцийн булангаа хүргэдэг. За бид өнөөдөр тотшууны тухай ярина. За Монголд бас тот тижээдэг хүмүүс мерсэр байдаг бах. Харж ирсэн. Би яг гэрийн тижээгээр тотвол харж байгаагүй. Тий. Тэгвэл хүүхэлдэйн кинон дээр хамгийн их ашиглагддаг амттын нэг. Тийш дээ. Хүнтэй хамгийн ойрхон амттын нэг тий. Үгүй тод гиснээс мөгийнхаа би таныг онгоо ярьж өгөө. За. Онгоо ярихтаа муулта гэтээ энэ айгу гоё онгоо гэхгүй юу? Тоттой холбоотой юу? Хүмүүс намайг онгоо ярихаар зүгээр онгоог нь биш ярьж байгаа намайг хараад инээгээд идэв. За ямар ч байсан эхлэе. Нэг залуу тат тижээдэг байсан юм байна л та. Тийм байна. Тат тижээдэг байдээ. За. Тат тижээдэг байсан мөхгүй юу? Тэгсэн чи тэдний хөрш нь халсан юм байхгүй юу? Тэгээд хөршийг нь яг тэр нөгөө тижээдэг айлын цонхон доогоор явахаар нөгөө дот чи харангуудаа халсан гэдэг байхгүй юу? Тэгээд сүүлдээ нөгөө хөрш нь уурлаад дотны эзэнд очиж хэлдэв. Намаа танаа цонхон доогоор явахаар танаа надад чи халсан гэдэх юм. Нааш хуваагаа болиулаач гэж уурладаг байхгүй юу? За. Тэгсэн чи эзэн дотонд хандаад хэлж байгаа. Дахиад хөршийг халцсан гэж хэлэх юм бол одоо би чиний нах үзүүж хуг маш хичээ шүү гэдэг байхгүй юу? Тэгээ маргааш нь хөрш нь цонхон доогоор нь явсан чи нөгөө тод юм дуурдггүй гинэ. За. Тэгэхээр нөгөө хөрш нь ч гэсэндээ ингээ маадгар алхаал гараа явсан юм байна. Тэгсэн чинь дот нь ерөөсөө бие барьж чадахгүй. Хөөе чи өөрийгөө ямар гэдгийг мэддэг үстэй. Тий. За. Тэгэхээр ингээд айгүй олон онгооны эзэн болдог те. Тий, тэгээд нэг онгоо нь ийм. За яг энэ бол онгооч гэсэн те арайч ингэж ярихгүй. Бүр ингээд хүн шиг те ойлгоод хариу үйлдэл үзүүлээ. Халзан гэхгүй. Тий. За тэгвэл өнөөдрийн дугаараараа жигүүртний ертөнц хамгийн сонирхолтой ганган бас тэгчин сонин төлөөлөл тотны тухай ярина. Тэгвэл тот үнэхээр ингэж ярьж чаддгүй, хариу үзүүл ярьж чаддгүй. Ер нь бол тотонд юу сургах, үг сургах хамгийн амархан арга гэсэн чинь одоо сургамаар байгаа үгээ ингээд нэг дээр үе ихэлтэй кассетын дүүртэл бичээд тэгээ хөгжмөө хасаагаад явчих. Тэгээ ороо ирэх чинь нөгөөд чинь цэгийг тэнэг гэсээр ороо ирэх чинь цэгийг тэнэгээс орчих. За тэгэхээр тотны талаар хэдүүлээ ярина. За тотод мэдээж шувуу тийм ээ. Тэгээ шувуун дотроо тоттон багт хамаард юм байна. Тэгэхэд даяар 400 гаруй төрөл зүйлийн тот байна гинэ. Оо тийм үү. Тийм тэгээд энэ 400 гаруй төрөл зүйлийг ерөөхдөө дотор нь 3 үндсэн овогт ангилдаг юм байна. Овогт. За тэгэхээр нэгдүгээрх нь болохоор тот овог. За энэ тот овогт болохоор жинхэнэ дотнууд ордгоо. Тэгэхээр хуурамч тот гэж байх шиг байгаа юм гэхгүй юу? Завраг Өмнөд Америкт дарахсан ийм дотнууд байгаа. Тэгээд яг энэ жинхэнэ дотнууд гэдэг энэ дотнуудад хамаардаг дотнуудын хувьд бол маш хурц тод үдсүүдтэй. Тэгээ альва дуу чимээг маш сайн дурах чадвартай. За тэр дундаа нөгөө хүний яриаг дуурайж чаддаг. За тийм яриа дуурайж халзан гэдэг. Тий. За их сониуч ухаалаг тоглоомор тоглох дуртай ийм тотнууд байд юм байна. За одоо энэ бол юу байгаа? Тотны овог гэж байгаа тийм. Тэгсэн дараагийнх нь какадо гэдэг ийм овог байна. За энэ какадо овгийн тотнууд болохоор Австрал, Шинэ Гвинэ, Зүүн Өмнөд Азид тархсан какадо тотнууд ихэвчлэн цагаан эсвэл ягаан хар өнгөтэй байдаг. За толгой дээрээ титэн маягийн нэг юм өдтэй. Ямар сони. Тий, тэгээд сэтгэл хөдлөлөө биеийнхээ хөдөлгөөнөөр хамгийн сайн гаргаж чаддаг ийм шувуу юм байна тот. Энэ какадо тот. Яганыг бол харж исэн тийм ийм гоё юмсаг. Гэхдээ цагаан харыг юусэн харж байгаагүй юм шиг байх юм. Би саарл тот харж исэн санагдаад байна. Гэхдээ ер нь тот чинь нэг юм ихэнхдээ нэг юм олон ян солилцсон алагдуу юм шиг байгаа гэдэг шүү дээ. Тийм тийм. Тэр нэг хэрмэл тот гэдэг хөөх хүүхэлтэй байдаг шүү дээ. Орсын. За 3 дугаар хавг нь болохоор Шинэ Зеландын тот гэдэг ийм авгт хамаардаг тотнууд. За тэгэхээр Шинэ Зеланд гэж байгаа учраас Шинэ Зеланд даал амьдран тэгээд маш ховордсон өрмөц гадна төрхтэй зарим бүр юм нис чаддгүй шууд энэ ангилд орд ингэнэ. За. Тэгсэн тот аюу өндөр насалтай юм биш үү? 80 хүртэл насалдаг гэж байна. Хөөх тийм үү? 80 нас хүртэл наслаг аюу өндөр байгаа зү. Тийм байна. Тэгэд зарим тотны хувьд бол 1000 хүртэлх үг цээжилж хэлж чадна гэж байна. Тэгэхээр үгийн сан нилээ ариун гэсэн үг шүү дээ. Тийм байна. Тэр чин дөнгөж хэлд орж байгаа үгтээс ч их үгийн сантай гэсэн үг. Тэгээ байгаль дээр дотыг барьж авах маш хэцүү байдیں۔ Гинэ. Гэтэ яг нөгөө хүн арай илүү ухаантай юмж арга сэлж байгаа л барина л та. Тэгтээ нөгөө юм тот барих барьсныхаа дараа ингээ гаршуулж тижээн гэдэг нь өөрөө тийм маш өндөр ур чадвар мэдлэг
шаарддаг ийм ажил юм байна. Сонноос. За манай Монгол улс болохоор ийм хүйтэн сэрүүн бүсийн уур амьсгалтай учраас Монголд байгаль дээр бол тот байхгүй харин сонирхогч нар бол гэртээ тижээдэг гэсэн байна. Радио сонсож байгаа хүмүүс тоттой хүн байвал тотныхаа зургийг явуулаач гэх гэсэн. Тэгээд нэвтрүүлэг ингээд доор комментор. Нөгөө цагаан тот чи ийм юм биш. Энэ ямар сонир тагтаа шиг юм бэ? Цагаан тотоо. Тийм та түрүү нөгөө какадо гэдэг тотны цагаан нүдэг ярьсан шүү дээ. Энэ цагааныг харсан чинь нэг тийм тагтаа шиг юм шиг сонин. Энийг бол тот гэж хэлэхгүй юм байна тий. Тот гэхэд бол жоохон хэцүү юм байна. Тийм байна. За дараагийн юу яа төрөл зүйл нь. За ингээд төрөл зүйлээр нь илүү ярий. Төрөл бол овгоор нь ярьсан. Африкийн саарал тот гэж байгаа. За энэ бол баруун Төв Африкт амьдардаг. За Ангол, Камерун, Конго, Габон, Заны ясан эрэг, Ган, Кен, Уганда гэдэг ингээд Африкийн нутагт таарлалт нь. Ер нь бол байгаль дээр нэлээд ховцсон ийм тот. Африкийн саарал. Нөгөө нэг шоколадны үлгэн нутгууд шүү дээ эднэр чинь. Дунджаар нэг 400 г жинтэй толгойноос сүүл хүртэл 33 санж. Далавчны урт ойролцоогоор нэг 46-аас 52 санж. За байгаль дээр нэг 23 насалдаг. Тэгвэл төрөл зүрэлсээ хамраад өөрөө тийм байна. Тэг хүний асаргаанд бол нэг 40-с 60 жил амьдэрсэн, 60 насалсан ийм тохиолдол байдаг. За тотнууд дундаасаа Африкийн саарал хамгийн ухаалаг тот. За бүх тотны дундаас. За хүний хэлснийг маш сайн дураж чадна. Гоёмсог саарал өнгөтэй, улаан сүлтэй 1000 гаруй үг тогтоогоод тэр үгээр ярьж чадна. За зарим ярьдаг шууд хүний хэлснийг шууд давтдаг. За. Тий одоо юу гэдэг хоол идэхүү гэвэл хоол идэхүү гэж буцааж давтаж хэлдэг бол Африкийн саарал тот үгийг үгсийг нь бүр ингээд агуулгын хувьд өөрөө бүр ингээд хоорондоо зохиогоод ашиглаад өгүүлбэр зохиогоод ярьж чаддаг. Тэгвэл баг хамгийн ухаалаг гэдэг нь үнэн байна. Тийм байна. Тэгээд энэ саарал дотонд одоо чинь ингээд үнэхээр сайн сургасан саарал дотонд чи нэг ширхэг бичээний идэхүү гэвэл өөдөөс чинь хоёрыг өгчих гин. Вау. Тий, тэгж хэлж чаддаг. За өөр бусад тотнууд бол нэг ширхэг бичээний идэхүү, нэг ширхэг бичээний идэхүү гэж үнийг үгийг давтна. Энэ саарал тот бол хоёрыг өгчих хэлдэ чи гэж уцааж хэлж чаддаг. Тийм учраас хамгийн одоо гэдэг ухаалаг тотонд ордог. Тий, тэгэхээр таны хэлснийг чи ойлгоод буцаагаад өөрөө хариулж чаддаг. Тэр зааз өгнүүд дундаас. Тий, зааз сурдаг мэдсэн өгнүүд дундаас. Та энэ зургийг нь хардаа. Энэ тот гэхээсээ илүү нэг тийм уйл муу шуултаа жоохон төстэй юм шиг байгаа. Энэ үл ялч тот байна саарал. Тэгээ улаан сүлтэй. Тий. За. Гэтэ нэг юм жоохон тот чи нэг жоохон дээш идүү байдаг шүү дээ. Энэ чи нэг юм дахиах уу жижиг өвтөрл юм байна. Тийм байлээ. Таны харж ирсэн саарал тот мөн үү? Биш ээ. Тэр чи яг ингээ нөгөө нэг юм тот чи ингээ дээшээ босоогоороо байж идэг. Энэ чинь болох нэг нэр тагтаач юм шиг. Харин тийм байгаа. За ярьж чадах юм бол ярьж чадж байгаа юм чинь дуурайх бол энүү хүнд гинэ энэ тотны хувьд бол хүний яриа дуурай чинь. За та гэртээ ингээ тот тижээд өгвөл таны байнга хэлдэг үгс за ялангуяа тэр хараалын үгсийг бол маш сайн дуурайж хэлдэг гэж эднэр. Нэгдүгээрт байнга хэлдэг. За эсвэл ингээд өгүүлдэг үнүүдийн чинь дуурай чинь эсвэл хараалын үг айгүй сайн тогтоодог гэж чинь. Тэгээд тот ер нь ийм гэр бүлийн бүх гишүүдийн үг яриа, нохой хуцах, муур мявлах зэргийг ингээ бүгднгийн дураачдیں۔ Гинэ. Тэгээд хүн амьтны дуу чимээнээс гадна гэр ахын чимээ шүү дээ тий. Тэрийг хүртэл яг таг дураадаг гэж байгаа. Тэгээ олон дахин давтагддаг дуу чимээг бол өста бүр яг хулбарсан юм шиг дуурайна. За жишээлбэл ингэн гэж байгаа. Хаалганы хоох дуугарах, харилцуурын утас дуугарах, богино долгионы зүүх буюу нөгөө пэйж ингээ халааж байгаа дуусаад жин гэж дуугардаг шүү дээ тий. Энэ дуунуудыг ингээ ямар ч ялгагдахгүйгээр дуурайж чаддаг гэж байгаа байхгүй юу? Зүүн хоглоод байсан. Амар муухай байна тий. Ингээ ганцаар авах амар ч юм шиг. Хоох дуурж байгаа юм шиг санагдаад хаалхан дээр очихоор хинч байхгүй. Тэгэхээр чи амар байгаас тий. Тэгээ ингээ утас дууруу гэдэг тэгэхээр ерөөсөө нэг тийм утас дуурсан юм байхгүй. Дотны хийсэн ажил. Дотны л хийж байгаа ажил. Нэг жоохон сахилгагүй ч гэмээр юм уу тий. Бараг өөдөхгүй амарч юм шиг. За. Тэгээ ингээд ихэнх тохиолдолд очиж тижээдэг хүмүүс ингээ пэйжин дуурч ингээ пэйж рүү яваад тэгэхээр дотор нь хооллахгүй. Хасаагаагүй. За. Тэгсэн Бостны сургуулийн доктор Эрен Пепперберг гэдэг ийм хүн байд юм байна. За энэ хүний туршилтаар болохоор тэдний лабораторид ирсэн Алекс нэртэй Африкийн сааралтад 100 гаруй үг сурсан гинэ. Одоо нэмж сураад байна гэсэн үг шүү дээ. Тэгээд өнгө, хэлбэр, тоо, хэмжигдэхүүнийг ойлгодог гэсэн гэж байна. Тархиндаа маш сайн боловсруулалт хийдэг гэсэн үг шүү дээ. За тэгвэл бүр ингэсэн байгаа. Энэ ямар өнгөтэй байна гэсэн чинь ногоон. За гэж хариулсан. Өнгө таньж байна. Өнгө тань. За энэ хідэн дүрс байна гэсэн чинь 2. За энийг юугаар хийсэн бэ гэсэн чи мод эсвэл цаас ингээд тусын тийм бүтээгдэхүүнүүдийг хэлж ин гэж. Модон тоглоом бол модон тоглоом, цаас байсан бол цаас. За амар ухаантай юм ч тоо. За хоёлаа хамтран ажиллаж танилцуулж чадваржуулъя. За чухал үедээ Finon гэсэн үрээтээр Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. За энэ Payon цахим зээлийн аппликейшн олон янзын үйлчилгээ үзүүлнэ. Та жишээ нь
юу яах болно? Юуныхаа өөрийнхөө үйл хөдлөх хөрөнгийг буюу байшингаа өөрийнхөө орон сууцыг барьцаалаад яаралтай үед 5 минутын дотор 75 сая хүртэл төгрөгийг 5 минутын дотор зээлэх боломжтой. Зүгээр л Payon гэдэг аппликейшнийг та гар утсандаа татаа суулгах чинь. Инста амар юм а тий яг ингээд чухал хэрэгтэй үед ингээд зарим газруудад хандахаар ямар нэг юм барьцаалдгүй шууд орон сууцаа барьцаалаад 75 сая гэдэг чинь ер нь бол нэг тийм тулгымцсан асуудлаа шийдэж ирэл хэмжээний мөнгө шүү дээ. Тий, ерөөсөө яаралтай үед та орон сууцаа барьцаалаад 5 минутын дотор энэ зээл аавна гэж шүү. За Payon гэдэг энэ аппликейшн татцсан байхад хэрэгтэй. Яагаад гэхээр дотор нь зөвхөн ийм орон сууц барьцаалсан зээл байгаа юм биш. Маш олон төрлийн бүтээгдэхүүн байгаа. Жишээлбэл захим зээл байгаа, 6 хүртэл хуваан төлөх үйлчилгээ байна, лизингийн зээл байна, автомашины зээл, барьцаа зээл гэх мэтчлэн яг хүн болгоны хэрэгцээнд тохирсон бүх төрлийн зээлүүд байгаа. Дээрээс нь та цалингаа эсвэл бизнес хийдэг бол бизнесийн орлогоо, малтай хүмүүс бол малаараа ингээд нэг орлогоо нотлоод за ингээд зээлээ ингээд нэмэгдүүлээд авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг нь 7533 1111 гэдэг утаснаас лавлаарай. 7533 1111. За тэгээ юмыг яаж мэдэх вэ? Бид нарт татцсан байхад илүүдэхгүй шүү дээ. Payon гэдэг энэ аппликейшнийг гар утснаас аппликейшн татдаг хэсгээс татчихна. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авмаарах юм бол Facebook-ээс Payon.tbf гэх хайх юм бол аль биесны хуудас нь гараад ирнэ. Харин 5 богд finance.com гэсэн сайтад хандах юм бол бүр илүү дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх боломжтой. За манай нэвтрүүлэгтээ чухал үедээ Finon гэсэн уриатаагаар цахим зээлийн Payon цахим аппликейшн хамтран ажилласан. Баярлалаа. За баярлалаа. За бид өнөөдөр амтны ертөнцөөрөө тотны тухай ярьж байгаа. Сэтгэл дээр ингэсэн ба штэ амар цагаар аймаг ч ярьсан штэ нэг гимт хэрэгтнийг илрүүлсэн тотны тухай гинэ. За би бас сонсч ирсэн харин тэр тотн дуурайч хилээд тэгээд тэрнээс болж мөрдөгчд олоод илрүүлсэн тухай байсан. За Туркээс сонсдог байсан. Нөгөө Турк хот бид нартай уулзж ирсэн мөгий жаргал сайхан. Манай 3 жижиг тоттой байсан гэж шүү. Зөө. За нөгөө Алекс гэдэг амар ухаантай тот гэдэг байгаа тийм. Нөгөө Алекс гэдэг тот чинь бүр өөрөөсөө асуулт асуусан байна. Өөрөөсөө асуулт асуусан. За. Өмнө нь бол ингээл хүмүүс ямар өнгөтэй вэ? Ногоон хэд вэ? 2. За би юу барьж яах вэ гингууд одоо юу гэдэг мод цаас гэж хэлж ирсэн чинь нөгөө Алекс сүлдээ бүр ингээд өөрөөсөө нэг удаа ингэж асууж би ямар өнгөтэй вэ гэж асуусан. Тэгэнгүүт энэ асуултандаа өөр асуултанд хариулж чадаагүй. Яагаад гэвэл эрдэмтэд албаар саарл өнгөтэй гэж өөрт нь ойлгуулаагүй. Зааж өгөөгүй. Тий. Тэгээ ингээд дасгал сургууль хийгээд бэлтгэгдсэн ийм Африкийн саарл дотнууд бол зүгээр дараа одоо юу гэдэг ингээд чөлөөт ярьж чадна. Сайн уу гингууд сайн гин. Чи амттай идмээр өнөө гэвэл тийм. Өвөр идмээргүй л үгүй идэхгүй гэж хэлдэг. Чиний нэр хинбэ гингууд би бол Алекс гэж нэрээ хэлдэг. Зөө. За, бөмбөг хаана гэдгийг хэлсэн учраас Алекс гэдэг юм хэлдэг шүү дээ. Нэрийг хэлээд өгч чи бол Алекс шүү гэхээр. Тэгэнгүүт бөмбөг хаана гингууд ширээн дээр байна гэж хэлдэг. Тэгээд энэ ямар өнгөтэй вэ гэхээр цэнхэр гэж хэлнэ. Тэр нь бяцхан хөөхд юм шүү. Тэгээд олон жилийн өмнө болсон үйл явдлыг маш сайн сандаг гинэ. Бүр араа ингээд олон жилийн өмнө цэгтэй уулзчаад тэгээ уулзахгүй байж яжсна нөгөө Алекс гэдэг нэртэй саарл доттой чи ингээд олон жилийн дараа уулзсангууд шууд сайн уу цэги. Ямар амар бэ? Ерөөсө мартдаггүй гинэ. Хүнийг маш сайн тогтоодог олон жилийн дараа. Тэгээ ялангуяа ингээд намайг цэги гэдгээ ингээд ойлгуулад тогтоолгочих юм бол ерөөсө 10 жилийн дараа тань байж байвал тэгээ сайн уу цэги гэж уулзсан. Мөг л гэдэг юм шүү дээ тий. Тэгээд Африкийн саарл дотвол асуултыг ойлгоно. Тэгээд хариулт буцаагаад ингээд асуултыг ойлгоод ярьж чадах чадвартай ийм тот юм байна. Энэ үл яг шинжлэх ухаанаар бүр нотлогдсон. Тэгээ одоогор мэдэгдэж байгаагаар хамгийн ухаалаг ярьдаг шувуу. Манай лайвын гол асуусан байсан юм дуурайж дуурдаг тот тустай байдаг гэсэн үн юм болов уу гэд. Тий эдгэр чинь ингээд хамгийн ухаалагаас ярьдаггүй гэд ингээд өөр байна. Дотроо өөр төр зүйлээс олоод хамгийн сайн ярьдаг бүр ойлгоод ярьдаг нь бол Африкийн саарл юм байна. Амтны дэлгүүрт нэг $4,000 үнэтэй байдаг гинэ. Африкийн саарл тот. Африктаа бол бас нэлээд ховрдоо ордог. Угаасаа бага насалдаг юм биш үү те? Тийм байна. За хоёрдугаарт нь энэ Хялсинт Макао гэдэг ийм тотны талаар ярих гэж байна. За энэ болохоор зөвхөн өмнөд Америкт байдаг. За тэр Бразил, Парагвай, Боливи улсад байдаг юм байна л та тодруулах юм бол. За тэгсэн дэлхийн хамгийн том нисдэг тот гэж явт юм байна. Энэ тотны хувьд бол Хялсинт Макао гэдэг. Тэгээ толгооноосоо сүүл хүртлээр 1 м хүрдэг гинэ. Тэгэхээр бас айгүй том юм байна. Жинээ 1.7 кг татна гэд. Түрүүн мөгийн харахтаа 400 г гэж ярьжсэн бол одоо 1.2 гэдэг чинь харьцуулахад бол илүү том байгаа. Тийм билээ. Тэгээ өнгө нь болохоор Cobalt Blue гэж нэрлэдэг тийм маш тод цэнхэр өнгөтэй. Одоо хүүхэлдэйн кинонууд дээр гараад идэг тоттой хүүхэлдэйн кинонууд дээр гараад идэг. Тэр Рио гэдэг нэг хүүхэлдэйн кино. Яг үнэ Рио. Рион дээр идэг хүүхдэд чинь Cobalt Blue гэдэг өнгө юм байна. Тэгээд ийм тод цэнхэр өнгөтэй. За зарим нь хүзүүн ялгүй юм бараас харал өнгөтэй байдаг бол нүдэнд тод шар хүрээтэй байдаг гинэ.
Нэ байгаль дээр ихэвчлэн хосоороо амьдардаг аврах том биетэй боловч ер нь тийм зөөлөн цан ааштай талдаа гэж шүү. Гэхдээ түрүүний нөгөө Африкийн дотыг бодох юм бол ярьж чадахгүй. Гэхдээ л бас л ерөөхдөө ухаалаг шоуд энийг дурдаг. Тэгээ энэний онцлог нь юу вэ гэсэн чинь хошуу нь маш хүчтэй ингэнэ. За. Хошуугаараа наргил модны самар буюу нөгөө коконат гэж ярьдаг шүү дээ. Тэрийг хагалцдаг гэж. Тэгэхээр бүр тэрийг чинь бүр заазуураар хагалаад байдаг үстэй. Заримдаа заазуураар хаалхад ч айгүй хэцүү байдаг шүү дээ. Манайханд бол ингээд авчирч байгаа бол учрыг нь олж идэж тэр шүүсээр гаргах амар хэцүү байдаг. Тэгсэн чинь тэр коконатыг бүр ингээд хошуугаараа ямар ч торох юм байхгүй хагалцдаг. За энэс гадна барсил самар, макадамиа самар зэрэг ийм ерөөхдөө ийм хатуу зүйлүүдийг маш амархан хагалцдаг. Тэгээд жимс самар хүнсний ногоо төрөл бүрийн үрийг идэж амьдардаг юм байна. За өргөн удам нутаг дэвсгэрт нисчдүүлэн амьдарнаа. Тэгээд энэ хяцинт макао гэдэг энэ төрөл зүйл нь бол амтны дэлгүүрт $10,000 үнэтэй байдаг. Ваа, үнэтэй амт. Төрөөнийхээс ч үнэтэй болж байна. Тийм байна, үнэтэй юм байна. За гуравт нь тэгсэн чинь солонгон лорикет гэдэг ийм тот байна. Ямар гоё нэртэй. Тий, солонгон лорикет болохоор хамгийн өнгөлөг тотнуудын нэг маш гоё тод ногоон, цэнхэр, улбар, шар, улаан үдтэй их гоё алгалсан юм. Солонго шиг алгалсан. Тэгээ тэр нэг тийм тод хурц өнгөтэй. Нөгөө Рио дээр гардаг гол дүр юм бах та. Тэр чинь айгүй тийм өнгөлөг үстэй. Тэр чинь Рио дээр гардаг гол дүр чинь болохоор блүү гэдэг цэнхэр үлээ. Цэвцэнхэр. За тэгвэл яг нөгөө ойр дотнод нь бас нэг тийм байт юм байна. Австрал, Индонез, Папуа Шинэ гивнэд амьдардаг. За маш идэвхтэй бүр хит идэвхтэй зан чанартай гинэ. Тэгээд их тийм хөгжилтэй милэд чалчаад тотондоо ордог гэж байна. Солонгон лорикет бол ярьж чадна. Тэгвэл Африкийн саарал тот шиг ингээд тод чанга юм тунгалаг ярьж чадахгүй. Яриа нь бол жоохон замбраагүй тэгээ нэг юм жижигэнсэн юм шиг сонсогддог гинэ. Тэгтэл ямар ч үсэн сонсоод юу яриад байгааг нь ойлгоно. Тэгвэл ярьж чадна гэдэг нь бол зүгээр л цөөхөө хідүү үг л тогтоодно. Тэгээд тогтоос үгээр ярина. Тэгээ бусдын хэлснийг бол харин дуурайж чадна. Тэгээд шүгэлтдэг, инээдэг. Яа. Тэгээд найтаадаг гинэ бас. Тэгээд гэрийн инээж ирэхээр ямар ч аавар. Гэртээ байгаа дуу чимээг бас нөгөө гэрийн ахуй хэрэглээний дуу чимээг бас сайн дуурайна. Тий, сайн уу, сайн шувуу, хөөрхөн шувуу шүү. Тэрийг хардаа чи юу хийж байгаа юм бэ гэдэг үгнүүдийг заагаад өгчүүл тэрийг хэлнэ. Тэрийг хэлчихнэ. Зөө. Тий, тэгээд нэрийн заагаад өгчүүл нэрийг асуухад нэрээ хэлдэг. Бас. Тий, чамайг хин гэдэг вэ гингут намайг лорикет гэдэг гэж хэлнэ. Тэгээ эсвэл шууд лорикет гэж хэлдэг. Тэгээ юуг зааж өгсөн тэрүүгээрээ хэлнэ. Тэгээд хэлний ийм үзүүр дээрээ сойд шиг юм өстэй гинэ хэлэн дээр өстэй. Тэр өс нь болохоор байгалаасаа ингэ нөгөө жимсний шүүс, цэцгийн тоос авахд хэрэг болдог. Ийм байгалийн цохилтолгоо. Тэгээд энэ солонгон лорикет гэдэг тот бол нэг амтны дэлгүүрт $500-аас $1,500 үнэтэй зарагддаг гэх. Арай жоохон хямдхан юм байна. Түгээмэл ч үж магадгүй. Тийм учраас бид нар аягүй хард юм шүү дээ. Одоо энэ лайвын голоор гарч байгаа зургийг харахаар ямар өнгөлөг юм бэ? Харин тийм. Нэг солонгон лорикет чихтэйхэн гоё цэнхэр толгой хэсгэн цэнхэр тэгээ улбар шар, цээжээрээ улбар шар, ногоон далавч бүр ингэ өнгөөрөө алгасан. Өнгөлөг харагдаж байна тий. Харин тийм байна. За Улаанбаатар хотод 14 цаг 29 минут нэвтрүүлгийн дэмжээ ажигчид танилцуулаад үргэлжлүүлье. DDH компани дэмжиж ажиллаж байгаа. За DDH компаниас хэрэглэгчдийн хүсэлтээр төхөөрөмж шинжилгээг хаяг 4-р сарын 1-ээс эхэлсэн байгаа. Тус төхөөрөмж нь шинэ төхөөрөмж нь өөр дээрээ санах ойтой, кино сантай, хүссэн нэвтрүүлгээ бичлэг хийж хадгалаад үзэх ийм боломжтой. За энэс гадна Монгол орны хаанаас ч цаг агарын мэдээлэлээ шууд авах боломжтой гэсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг та 77 77 14 34 гэдэг уснаас лавуулж болно. За бас лавлах нь 14 34 гэдэг дугаараар лавуулж болно. DDH-ийн Facebook хуудаснаас мэдээлэл аваарай. За баярлалаа, DDH дэмжиж ажиллаа. За би дотны тухай ярьж байна. За дараагийнх нь болохоор Amazon-ы дотнуудыг танилцуулъя. За энэ болохоор хамгийн алдартай ухаалаг хүний яриаг тод дуурайж хэлж чаддаг. Тэгээд дундаас том хэмжээтэй дочууны төрөл юм байна. Олон дотнууд хамаарна гэсэн үг. Тэгээд бие нь ерөөдөө энэ 25-аас 40 см хэртэй урт болдог, 300-аас 700 г жин татдаг ийм ойролцоогоор ийм жинтэй байна л да. Тэгээд түрүүний дотнуудаас юугаар ялгаатай вэ гэхээр өнгөний хувьд ерөөдөө нохоо өнгөлөө давамгаалдаг гэж байна. Сая ч цэнхэр мэнхэрэл янз бүр газар шүү дээ. Нохоо өнгө голцоо давамгаалчин тод өнгийн толгой далавчтай. Ийм байгаа. За доотлол нь 40, дунджаар 70 насалдаг гэж байгаа. Бас л өндөр насалж байгааз. Тэгээ дээшээ 80 жил хүртэл амьдарсан ийм тохиолдлууд бас зөөнгүй байдаг гэж байна. Харин бас ингээд нөө зүснүүдээс нь дурдах юм бол шар хүзүүд, цэнхэр дугт, шар толгойд гэдэг энэ төрөл зүйлүүд нь бас энэ Amazon-ы дотны дундаа юутай түгээмэл алдартай юм байна. Тэгэхээр чи ингээд үгэнг зүсээр нь дотор нь өөр өөр ангиллаад байна гэсэн үг шүү дээ. За энэ бол хүний яриаг дуурайхтаа хоолойны өнгийг нь яг дуурайдаг.
Хоолойны өнгийг нь яг дураадаг. За жишээлх юм бол мөөгийн ах намайг дуудаа гэж би эргээ харахад та байхгүй нэг тогтол сууж яхах нь шүү дээ. За. Тэстэ бүр хоолойны өнгийг тултал аймаг дураадаг. Тэгэд айлд ингээд нөгөө нэг хараал хилдэг хүн байлаа гэж бодъё л та. За одоо жишээлбэл яг энэ Амазоны нэг дотыг тижээдэг. За тэгээд тэр айлд ингээд ийм хараал хилдэг хүн байлаа гэж бодоход тэгээл дуусаа гэж. Ер нь бол тэдний дот нэг 70-80 жил тэр сурсан хараалаа бол хэлнэ. Мартахгүй. Хамгийн гол нь мартахгүй. Тэгээд хамгийн бас нэг сони юм эзэн солигдсон шүү дээ тий. Тэгэхээр эзэн солигдсон ч гэсэн нэг хууч айл сурсан хараалаа давтад хэлээ л. Зүү окей. За. Танд хөө орж ирэх юм бол баярлаад мэнчтэлдэг. Тэгээд нэрээр нь дууддаг. Өө сайн уу мөөг гэдэг байна шүү дээ. Сэтгэл хөдлөлөө бас айгуусаа илэрхийлдэг ийм төрөл зүйл юм байл та. За тэр шар толгойд гэдэг байгаа энэ болохоор бүр дуулж чадна гэж байна. Ухаа. Үгсийг зөвхөн тогтоохоос гадна айзам химнэлийг нь мэдэрнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бүр айгүй чадварлаг болж таарлаа. Дуу сонсоод найхан ганхаж мэдэрдэг гэж юм шүү. Ингээ хоёр тийш ингэх нь шүү дээ. Сан аршийн хувьд бол хүнд маш амархан тасчдیں۔ Гинэ. Тэгээд эзэндээ үнэнч дотно их яриа нийтж учраас заримдаа юм тэжээдэг хүмүүс нь бүр залхацдیں۔ Гинэ. Хитрхийг яриад байна гэдэг. Тэгээ ингээ хитрхийг яриад ангууд нь дуугаа чимээгүй гэд ингээ загинч штэ тий. Тэнгүүд маш өрөвдөлтөй байдалд ороод ганцаарддаг гэж байгаа. Иш чааваас. Тэгээ тэрнээсээ болж стрессддэг. Стресс тэгэхээр сэтгэл готролд орно. Оо баас. Амар сонирм гоос. Тэгэхээр чимээгүй гэдэг ах нь бол ерөөсөө зохимжгүй байх нь шүү дээ тий. Тод тижээгч байгаа бол та бол ерөөсөө гэртээ угаасаа нэг юм жалчин амьтантай би насан турштай хамт амьдрах юм байна л гэж бодож тижээх нь. Энд угаасаа айгүй өндөр насалтай биш үү? Тэгээ амьтны дэлгүүрт ингээд юу ч сураагүй цэл залуух Амазоны дотол $1000 орчим байдаг гинэ. За тэгвэл ингээд ярьдаг болоод ингээд жоохон сургуулт хийчих юм бол $5000 хүрээд эхэлнэ. За тэрнээсээ дээшээ бүр $30,000 хүрэх нь энэ хүндэдэг гэж байна. Хамгийн үнэтэй нь шүү өнөөдөр ярьж байгааг бодвол тий. Тэгээ мундаг ярьдаг дуулдаг бол тэрнээс дээшээ буюу 30,000-аас дээшээ ингээ үнэлэгдээд явчих нь байна. Ганцаарцсан хүмүүс үл яах вэ зүгээр л юм тий. Хаяа дуулаад тий тэгээ юм яриа чалчаад. Хаант хөгжөө сонсож найгаад л. Гэтэ юм яриа чалчаад гэдэг эн чинь ингээ нэг юун төвхтэй төхөр ярихаар бол төвхтэй биш. Ингээ нэг давтаал нэг юм а тий. Тэгээд яхаар л аюу лайтай байдаг баг. Мөө гэдэг хэцүү үстэй. Харин тэргатай. За дараагийнх нь болохоор Kia гэдэг тот байна. Дэлхий дээр цор ганц өндөр уулын бүсэд амьдардаг ийм тот юм байна. Тэг зөвхөн Шинэ Зеландд байдаг. Тэг улбар шар бор байдаг ч гэсэн ихэвчлэн ийм чидүүн жимсний ийм хар ногоон зүстэй байгаль дээр илбэг тааралддаг. За нэг 50 см том болно. 1 кг орчим жинтэй. Тэгээд маш сониуч, тэгээд их зайлтай шуу юм байна. Тэгээ ингээ нөгөө жуулчдын үүргэвчийг ухдаг гинэ. Тийм. Жуулчд ингээд эренгуут ингээд жуулчдын үүргэвчийг ухаад тэгээд машинтай хүмүүс ирээд зогсонгууд машин дотор юу вэ ингээ хардаг. Ямар ухаа дээр чи юм бэ? Өнгөж хардаг, машин руу өнгөж хардаг. Их тийм сониуч. Тийм тэгэнгуутаа жуулчдын ингээд цүнх мөнхийг дандаа идэх юм хайж ингээд цүнх ухдаг. Цэхгүй цүнх ухдаг юм. Тэгээд бас нэг зөвүүн нь пазл ингээд гаргаад өчгөр пазл бодож яг ингээд нөхөнд нь тааруулж хийсэн тохиолдол байдаг. Бас. Тийм. Тэгээд ер нь бол нөхөр бол нэлээд сониуч учраас хамаагүй юм идэн. Энэ Шинэ Зеландын Kia гэдэг тотлохоор ургамал идэн, цог хорхоон авгалдаа идэн, царцаа, хуурай газрын эмгэн хумс, бүр зарим шуунуудыг бариад идчихнэ. Шууны ангаахаа дэгдэхэ хулганд барьж идэн. Бүр туулаа барьсан тохиолдол байдаг. Энэ чи бүр холимог идэж шүү Тийм, дээ. юу ч хамаагүй идэнэ ч. Махч идэн, ургамал ногооч идэн. Тэгээд нөгөө хүмүүсийн хайсан хоолны үлдэгдлийг бол маш сайн ухаж олж иддэг. Тийм учраас ингээд жуулчдын ингээд машин ирэнгууд бүр ингээд өнгөж харж байгаа. Тэгээд хаалгаа онгоолоо цүнхээдээ гоо сүгийг ухдаг гинэ. Тэгээд зарим одоо юу гэдгийг тэр Kia-т болохоор зарим тохиолдолд бүр Шинэ Зеланд ч нөгөө хонь ихтэй хонь барьсан ийм тохиолдол байдаг гинэ. Юмар амар юм. Тийм тэгээд нөгөө Шинэ Зеланд энэ ер нь тэгвэл жоохон баламбад юм шүү. Анх гаалвал хулгаалч нь. Харин тийм. Анх Шинэ Зеландд суурьсан хүмүүс нэг хонь үржүүлээд эхэлсэн гинэ. Тэгсэн чинь зарим ингээд нэг хоньных нь нуруу ингээд гимтсэн байсан юм байна. Тэгэнгүүт малчид болохоор эхлээд энэ малын нэг өвчин байна гэж бодож исэн. Тэгсэн 1868 онд анх юу байсан гэж нэг хүн нэг малчин өөрөө нүдэрээ ингээд ийм Kia гэдэг тот хонь руу дайрж яхахыг гин. Хоньны нуруу тоншиж яхахыг нь харсан гэж байгаа. Гэхдээ тэр бол зөвхөн нөгөө малчны яриа. Тэгээ энэс хойш ингээд юу ч тэмдэглэгдэйгээ байж хаад 1960-аад онд Эрдэмтэд юу гэсэн үг юм бэ? Тот арайч одоо юу гэдэг хонь руу дайрахгүй гэж үгүйсгэсэн юм байна. Тэгсэн чинь сүүлд нь техник технологи хөгжөөд бүр бараг 100 жилийн дараа 1992 онд фермерүүд гадаанаа ингээ нөгөө хонио хянаа камертай болсон юм. Тэгсэн чинь шүн
хонь руу тэр нөгөө К гэдэг тот дайрсан бичлэг яг камерт нь буугаад зөө бичигдэж үлдээд тэгээд тэр К гэдэг тот чинь маш хүчрхэг ийм мори ийм хушуутай. Тэгээд саруугаараа хоньны ноосноос зулгааж агаад тэгээд нурууных нь одоо юу гэдгийг хэсэг дээрээс ингээд өөхийг ингээд бүр авч иддэг. Ямар амар юм бэ? Энэ одоо хэрэгтэн К-гийн зураг гарч ийн шүү дээ. Аа. Ямар аимшигтэй. Өнгө зүүсэн ч гэсэндээ. Гэтээ шүн буулгасан болохоор ингэж харагдаад байгаа юм болов уу? Магадгүй. Тийм. Тэгээд юу яадаг гэд. Нөгөө хончин бол ингээ нэг эсвэл ингээ нэг нурууных нь тэр одоо шархаа даалгүй бохор ороод ингээ хит хоногийн дараа өгдөг. Эсвэл яг нэг өөхийг идэж хахад ингээ нэг өөрөө бачимдаж ингээ цутааж агаад жалга нөхрөө унаж одоо юу гэдгийг өгөх юм байна л да. Тий. Тэгээд энэ cat-ыг бол баг гаршуулж тижээдэг юм байна. Аимшигтай юм биш үү? Тий. Тэгээд ч ер нь одоогоор нэг гаршуулж тижээдэг учраас хитэн төгрөгийн үнээр амтны дэлгүүрт байдаг учраас үн мөн бол байхгүй. Бат өвчин дэлгэр сайхан сонсогч ингэнэ. Австрал онгоцноос буусан чинь гудамжинд нь тод нисчихдээ гайхаад пөөх эний хараа гэдөө алсан чи хүмүүс гайхаад тэнэг өшиг хараад байсан гинэ. Манай тагтаа болж бүр хэрэг мэтэл нисдэг болохоор надад сонирн байлаа гинэ. Соёлын ялгаа гарч байна. За. Тулгаарч татай гинэ. Дараагийн танилцуулга тод Какапо гэдэг ийм төтийг танилцуулнаа. За энэ бол зөвхөн Шинзландд амьдардаг том биетэй толгооноос сүүлийн үзүр хүртэл 64 см урттай. Пооч амар гамт юм байна хөөе. Шуван дотроо. За гэтээ түрүүний метр гарныг бодвол бас гайгүй. Хамгийн том нь метр гарна гэсэн шүү дээ. Тэгээ ерөнхийдөө гэхдээ нүүн саяны ярьсан гуйтай харьцуулахад бол жоохон том байгаас тий. Эрэгчингүүд нь 3 кг хүрдэг гэж байгаа. За. Эмэгчингүүд нь 1.6 кг хүрнэ. Тэгэхээр 3 гэхээр бас айгүй тийм нүүн юу юм бэ? Хүнд жинтэй дот угаасаа дэлхийн хамгийн бүдүүн гэх юм одоо хүнд жинтэй дот гэж явд юм байна л да. Тийм учраас ерөөсөө нисэж чадахгүй. Бараг дэлхий дээр байгаа нисч чаддгүй цорын ганц дот гэж энэ Какапог хэлж болох юм байна л да. За. Тийм ч учраас ер нь бол хамгийн ховор төрөл зүйлтэй буюу маш ховорцсон гэдэг ангилалд орж байгаа. 2024 оны тооллогоор байгаль дээр 224 толгойл үлдсэн байна гэж гарсан гинэ. За. Тэгэхээр бүр нэлээд ховор байгааз. Тийм байна. Тийм. Тэгээд гаднаас нь харах юм бол тод ихээс илүү шар шувуу эсвэл уйлтай нэлийн төстэй гэж байна. За. Тиймээс шар шувуу царайтай тод гэдэг гэж шүү. Зураг харъя л да. Нэр эн чи ямар царай муутай юм бэ? Нэрээ тийм байна тий. Тийм байна тий. Тий. Тод гэж хэлгээд хэцүү юм байна. За тэгсэн хөвчиг юм ногоон өнгөтэй одоо саяг зурган дээр харсан чинь яг гач ногоон юм. Тийм ээ лайв дээр байна. Тий хөвчиг ногоон өнгөтэй эсвэл юм шар ногоон чавх шиг өнгөтэй байдаг гинэ. За. Тэгээ булцгар биетэй гэж байгаа. Одоо энэ чинь хамгийн хүнд юм чинь жоохон одоо манайхаар бол хөвсгөр гэсэн юм уу да тий. За. Бандгардуул дот юм байна тий. Хоёр нүд нь урагшаа харсан царайтай, том саарал хуршуутай, богинохон мөртлөө том хөлтэй, энэс гадна богино далавч сүултэй гэж байгаа. Угаасаа нисгүй болохоор ингээд сүүл нь ийм болцсон. Тэгээ Шинзландийн ийм бусад олон төрлийн шуудын нэгэ адил байгалийн махчин байхгүй, элбэг дэлбэг ийм хоол хүнстэй орчин нөхцөлд нисэх ямар ч шаардлагагүй болчихж байгаа шүү дээ. Ингээд зутах шаардлагагүй болчихж байгаа тий. Тэгэхээр далавчны булчингууд нь багасаад өвчүүний ясам жижигэрсэн юм байна. Тэгэхээр энийг болохоор Шинзланд арлын синдром гэж нэрлэдэг гэж байна. Нэг таатай орчинд очихоор ингээд томроод идэг. Шинзландд очисон хоньнууд аврах том болсон гэсэн гэдэг. Шинзландд могоо байдаг гэсэн шүү дээ. Тийм үү? Тийм гэсэн. За. Какапон Шинзландийн уугуул иргэд болохын нөгөө мауричууд гэдэг байгаа. Мауричуудын үед түүхэн чухал ач холбогдолтой шувуу юм гинэ. За. Үлгэр томог дээр маш их гардаг, агнаж мах үндгийг нь ашигладаг байсан учраас ерөнхийдөө тийм айгүй юу юм байна. Ач холбогдолтой юм байна. Тэгэд маури хэлээр бол кака гэдэг нь тод гэсэн үг юм байна. Кака гэдэвэл тэгээ по гэдэг нь шүн гэсэн үг юм байна. Тэгэхээр шүний тод гэсэн утгатай тийм ч учраас шүнийн амьдралтай байх нэ. Нөгөө Папай Джеймс гэдэг улбар шар өнгөтэй Джеймс байгаа даа шүү дээ тий. За бидэхгүй. Папай Джеймс гэдэг улбар шар тэгээ дотроо нэг юм хар мар үртэйч хэлээ тий. Тийм энэ Джеймс эсвэл зүгийн баш шиг юм өвөрмөц өтгөн чихэрлэг өндөртэй гэж байгаа. Сонирм багт зүг ойртохоор зүгийн баш шиг өндөртэй байна. Тэгээ өндөр нь угаасаа их данзаарагдам юм хүчтэй өндөртэй гинэ. Тэгээ өнөөдрийн ярьж байгаа дотны дундаас баг энэ хамгийн урт наслтыг нөхө 90 насалдаг гэж. Пөөч яасуу. Айгу үнэхээр өндөр насалт юм байна. Тэгээ маш ховор төрөл зүйл учраас тижээвэр болгох, гэртээ тижээх боломжгүй. Шинзландын хэлээр угаасаа гарахгүй л дээ. Тэгээ гаргах гэж оролдох юм бол угаасаа хэрэгт орно тодорхой. Тиймээс үнийн мэдээлэл гэж байхгүй. За 14 цаг 41 минут болж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай бүхэндээ гэсэн уриатаагаар урам зориг шин ам шин үйлрэл юуна хаврын шин меню тун удахгүй гэсэн байна. За Монголын хамгийн том рестораны сүлжээний нэг болох Юна ресторан 16 оноос хойш
Хэрэглэгчтэй сэтгэл ханамжийг эрхэмлж гэр бүл дээлтэй чанартай хоолоор амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа. За 24 онд Юна брэнд анхны гадаад салбар буюу бүгд найрамдах Солонгос улсын Бусан хотод салбараа нээсэн. Тий. Солонгост нь очиод монголчууд Солонгост нь очиод солонгос хоолыг солонгосчууд нь үйлчлээд байгаа. Угаасаа солонгосчууд манай Монголд ирээ солонгос хоол идэхээр танай хоол манайхаас амттай байна гэдэг гэсэн шүү дээ. Олон улсын давцанд гарч байгаа юм байна. Ингээд одоо бол 13 салбар ресторан, за хоол үйлдвэрлэлийн цех 300 гаруй ажилтнтайгаар Монголын хамгийн өргөн сүлжээтэй ресторан болон Юна рестораны сүлжээ хөгжиж байна. Юнагийн тэр нөгөө реклам дээр цингүүн очичоод эдний шинэ менютай болсон гинэ, шинэ хоолтой болсон гинэгээд идэж үзээд исэн одоо мукбанг баяг юм хийж байгаа байхгүй юу? Тэгэл тэрийг хараад бүр ингээл хамаг шүлс асгараал. Ер нь бол нөгөө нэг Монголд байдаг л ингээд бид нар ингээд солонгос хоол идэхээр захиалгал нэг хэдэн хоол идэг шүү дээ, тий. Юна бол тийм биш. Менюндээ бүр тэр чигтэн шинжилэл хийсэн мөлий. За тэгэхээр шинэ улирал шинэ амт гэж байгаа Юна рестораны хаврын шинэ меню нь улирлын онцлог тохирсон шинэхэн тэнцвэртэй амин дэмэр баялаг хоолуудыг тань санал болгож байгаа. Одоо хавар болохоор чинь бид нар нөгөө эрдсийн дутагдалд ороод ятраал нэг амтан болдог шүү дээ, тий. За мөн гэр бүл дээлтэй орчин гэж байгаа хүүхдэд зориулсан тоглоомын өрөөтэй цэвэрхэн тохилог тухтай орчинд гэр бүлээрээ суух боломжтой. Мөн ил тод галтайгаа. Ер нь ийм ил галтайгаа аюу гой санаа амар идэх. Тэг надад харин яагаад ч юм би ер нь жоохон сэжигч муугаа мэдгүй. Ер нь жоохон сэжигч. Тэгээд эрэнгууд нэг юм жаахан одоо юу гэдгийг бохирдууд ч юм уу заваандууч газар бол ер нь баг хоол идэв. Тэгээд дээрэс нь галтайгаа нь юу хийж байгааг харагдахгүй бол тэр харагдаж байгаа бол аюу гой ихтгэл төрөлдөг байхгүй. Тий. Хаана тогооч нь цэвэрхэн хувцастай байна уу? Галтайгаа нь цэвэрхэн байна уу гэдэг ингээд харж. Яг үнэн. Тэгэхээр Юнагийн хувьд л ил галтайгаатай. За мөн дэлхийн амжилт танаа гэрт гэсэн байгаа. Олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол брендийн амжилтыг та дотооддоо буюу гэрээсээ нэг хитгэн алхаал мэдэрч өгөх боломжтой гэсэн. Юнач маш олон салбартай шүү дээ, тий. За Юнагийн утасны дугаар 77-4 1111 77-4 1111 ийшээ залгаад Юнач хүргэлтээр хүргэдэг болсон тий. Тий хүргэлттэй. Айгуу энэ төр цэцэг гэж орог солонгосоор ярьлаа штэ гинэ. Айгуу гоё Юна хамтран ажиллаа. Хайртай бүхэндээ уран зориг шинэ амт шинэ улирал Юна хаврын шинэ меню тун удахгүй баярлалаа. За баярлалаа. За дараагийн тот. За хөх шар тот гэж ийм нэртэй тот байна. За маш гоёмсог ийм сүртэй өнгөтэй юм байна л да. Тэгээ нуруунд тод зинхэр цээж хөвлийг хэсгэн шар өнгөтэй. Тэгээд ногоон тухтай, шохоо шиг ийм цав цагаан хазартай. Толгооноос сүүл хүртлээ 91 см. Урт юм. Тий, том тот юм байна. 1.5 кг орчим жинтэй. За тотнууд дундаа бол их томдоо орно. За Төв болон Өмнөд Америкийн халуун орны ой, за Карибын тэнгисийн Тринад аралд амьдардаг. Панам, Тринад, Тобаго, Колумб, Суринам, Францын Гвиана, Венесуэл, за Гайн, Перу, Бразил, Боливи, Эквадор, Парагвай гэдэг ингээд Өмнөд Америкийн улсуудад амьдарна. За байгаль дээр бол их илбэг. 2025 оны тоо бүртгэлээр 1 сая орчим ийм толгой хөх шар тот байна гэж тоолсон юм байна. Хөө эн чинь жинхэнэ Рио биш үү? Эн чинь жинхэнэ Рио биш үү? Нэрээ тийм ч юм уу? Зургийг хартаа. Сүүл нь айгүй урт юм байна те. Тийм байна. Тэгээ сүрлэг харагддсан юм байна. Тийм байна. За тэгээд гэхдээ тэр Рио дээр байгаа тот ч амар юу айтсан ховордсон гэдээ баг 2 төрөл зүйл үлдсэн болсон. Кинон дээр л авдаг гэж гардаг тий. За юу яд юм бэ? Энэ тот болохоор хүнтэй харилцах ер нь бол их дуртай, сайн ярьдаг. Тий, илбэг учраас хямдханч байдаг. Амьтны дэлгүүрүүдээр. Тэгээ хямдхан учраас дэлхийд даяар хаасаагүй ер нь хамгийн их гэрийн тижээр болгож тижээдэг амьтын ингэнэ. Тий, тэгээд ер нь нөгөө илбэг учраас барьж авцраал зараад байдаг. Амьтны дэлгүүр дээр нэг 2500-аас 3300 орчим долларын үнэтэй. За гой үзэмжтэй ийм ярьдаг тот бол $2500 гэдэг бол хямдтай ордог гин. За. Энэ ихтэй зурган дээрээс харахад бүр үнэхээр өрмөц харагдаж байна. Одоо жишээлбэл энэ нуруу далавч хэсэг нь болохоор цэнхэр тэгээ яг цээжиг хэсэг шараад байгааз тэгснэ толгоо нь ногоо өнгөтэй тэгээ яг тэр нүд хушуу орчим нь болохоор ийм тагшиг ирээн. Тийм байна. Айгу үзэмжтэй байна. Энэ тэнд айгу харагддаг тото. Ерөн зүгээр ингээ бичлэг дээр тий. Тэгэхээр энэ нэлээд түгээмэл тижээдэг тот юм байна. Blue and I гэдэг юм биш үү? Мако. Тийм байна. За энэ тот болохоор юу байдаг юм бэ лээ? За ингээд $2500 гэж байгаа. Тэгээ ер нь бол хамгийн гоё одоо ярьдаг мэрдэг нь бол нэг $4500 хүрдэг. Тэгээ байгаль дээр нэг 30-аас 35 насалдаг. За ингээд грин тижээр орчинд бол ингээд таатай орчинд бол баг 60 хүрсэн тохиолдол байдаг. Ийм түгээмэл хамгийн их тижээж барьж тижээдэг ийм тот юм байна. Гэхдээ 90 наслтгийг бодвол 60 бол харьцангуй гайгүй юм тий. За сонирхолтой зөндөө олон зургууд харлаа. Одоо энэ болохоор бүр нөгөө цээжин хэсгийн шар байсан чинь юу болчлаа? Улбар шар болоод ирлээ. Тийм байна. Илүү гоё өнгөлөг болж байна.
За манайхан комментор баахан л юуна болцгоочлоо да юуна орол гээ. Гой өнгөтэй дотойна гэж энэ харин тийм байна. Тэгээ нөгөө юуныхаа цээжнийхаа дээгүүр хэсэгт бас ингээд юм хар нэг хэсэгтэй юм байна. Тийм байна. Яг хүзүүгээр хэсэг баг шүү. Бараг л хүзүүр юм. Ер нь их тийм өнгөлөг юм а тойтвол зарим дотнууд нь. Гэхдээ түрүүний дээр цагаан дотмот бол айгуу сони тий. Бараг тагтаа шиг харагдаад байгаа ч юм айгуу сонил харагдаж байна да. Тийм байна. За энэ дөрөд нэвтрүүлгийн маань өндөрлөх цаг. Дараагийн тот ирэхгүй байна уу? Хошууч Мичлийн тийм биш үү. Какадо гэж тойл байгаа. Би нэг яриаг дутаа үлдээсэн юм шүү дээ. За энэ болохоор ингэсэн нэрээ. Би нэг нэрээ нөгөө дэлгэрүүлж харж байгаад мартсан юм байна шүү дээ. Надад яагаад дэлгэрүүлж харсан гэсэн чи ингэсэн. Хошууч Мичлийн Какадо гэдэг агааз. Яагаад хошууч Мичил гэдэг ийм сонин нэртэй тот байна гэж бодсон. Тэгсэн энэ хамгийн үзэсгэлэнтэй гоёмсог Какадо тот. За тэгээд нэр нь болохоор тухайн шуугийн Австралийн офицер байгаль судлаач Томас Ливингстон Мичел гэдэг ийм хүн анх нийс учраас нийсэнтэй холбоотойгоор ингэж нэрлэлсэн юм билээ. Тэгээд бүр 1838 онд түүнийг яг ингээд албан ёсоор энэ хошууч Мичлийн Какадо гэж нэрлсэн. Тэгээд тухайд одоо бид нар гэхдээ сайн бидэндээ ер нь нийсэн хүнийх нь нэрээр амьтдыг нэрлэлцдэг юм тохиолдол байдаг шүү дээ. За энэний хувьд болохоор зөвхөн Австралид байгаа. За ягаан, цагаан, тод улаан ийм шар зүстэй. Толгой дээрээ дээшээ босдог юм өргөлөг өдтэй. Өдтэйг нь дээр нэг юм залаад хийж байдаг тий толгой дээрээ. Тий. Ер нь нэмээсээ илүү том биетэй гинэ. За тийм маш мэдрэмжтэй. Тэгээ дээрэс нь мэдрэмтгий, ичимхий гэхдээ ингээд маш инхри зантай дат гинэ. Ер нь хэрэглэж гээд байдаг. Хүний гар дээр хамгийн урд насалсан Какадо 83 хүрсэн байдаг юм байна. Тэгээ хошууч Мичлийн Какадотад дунджаар $1000 үнэтэй байдаг. Цав цагаан эсвэл яв ягаан ийм өнгөтэй бас байдаг. Тэгвэл эднэр нь $4500 хүрдэг жишээтэй. Ийм юм байна. За тэр Эклектус тот гэдээ бас байна. Ер нь гэхдээ яг бусад тоттойгоо ер нь бол ижилхэн их тийм гоё нүд булаан тод өнгөтэй. Энэ яв ягаан ямар гоё өнгөтэй юм. Аль. За харъя. Саяыг хартаа. Энэ ямар үлгэрийн амьтан шиг юм бэ? Нэрээ тийм байна тий. Тийм биш тий. Mayor Mitchell's Kakadu гэд. Юу өнсөлдөж байгаа зураг вэ? Нэрээ өнгөлөг тот байна тий. Тийм байна. Ста өнгөлөг тот байна. За дараагийнх нь за тэр нөгөө Eclectus гэд ийм бас нэг тот байна. Бас ийм гоё тод өнгөтэй, ийм ухаалаг тот юм байна. 92 нь одоо юу гэдэг илт өөр өнгөтэй байдаг. Саяны дүнсэлж байгаа хоёр чинь тэр Eclectus юм байна. За. Тий 92 нь хоёулаа өөр өнгөтэй, өөр зүстэй байд юм байна. 90 нь ягаан хушуутай, биеийн цэнхэр өнгөтэй байдаг бол хаа нэг улаан өнгөтэй таарлтна. Им нь болохоор хар хушуутай, нуруугаараа улаан өнгөтэй байдаг. Энэ улаан өнгөтэй нь их гоё юм аа. Бүр их гоё юм. Улаан өнгөтэй нь болохоор юу гэдэг байгаа шүү дээ, тий? Хор гэдэг байгаа. Ирнэ гэдэг. Ирнэ гэдэг. Тийм. Тэгээд Австралийн зүүн ухаад хэсэг Индонез шинэ гивнэд амьдардаг юм байна. Гэртээ тижээхэд их гоё урамтай бас их сайн үг сурдаг, сайн ярьдаг. Их тийм ийдэг, тайван, найрсаг зантай ийм тот юм байна. Тэгээд хамгийн гол нь гэртээ тижээж хагаад тэгээ ингээд тоохгүй байгаад байвал стрессддэг. Тий, тэгээ байгаль дээр бол 50 хүрдэг бол гэрийн тижээвэр орчинд бол 20-30 насалдаг. Тий, ийм юм байна. Тэгээд ер нь бол ингээд юм заагаад өгчвөл эргэгчин нь маш сайн сурдаг. Харин эмгэгчин энэ Eclectus тот болохоор эмгэгчин нь юм сурдаггүй гинэ. Амар зөрүүд. Ер нь эзнээсээ хамаарал багтаа. Эмгэгчин нь бол юм заахаар сурдаггүй. Ер нь жоохон дураараа нэг юм сонин байдаг. Эсвэл жоохон эрхлээд идэг баг. Мэдгүй. Эргэгчин Eclectus бол аюу сайн сурдаг. Эзэндээ үнэнч ийм тот байд юм байна. 2500-аас $3000 үн хүрдэг гинэ. Энэ улаан нуур үнэхээр үзэсгэлэнтэй. Тэгээ улаан хар өнгөрч хоорондоо хослохоор аюу гоё харагддаг шүү дээ. Тэгээд нэг онцлог юм нь улаан өнгийн ийм одоо толгойн хэсэг дээр ингээд нүднийхэн дээр хүүхэн хараа. Тэгээд тэр нөгөө цагаан хэсэг нь аюу тод ялгарч харагддаг юм байна. Тийм байна. Үзэсгэлэнтэй л шуу байна. За энэ түрээд манай нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Чухал үедээ Finon ураатаагаар Payon цахим зээлийн аппликейшн манай нэвтрүүлэгтэй хамтран ажилласан. За мөн хайртай бүхэндээ урам зориг, шинэ амт, шинэ үйлрэл, Юна хаврын шинэ меню тун удахгүй. Юна хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 15 цагаас радио мэдээг үйл явсараа 15 цагаар комментаас элдв шипийн нэвтрүүлгээрээ эргээд болцъё. Баярлалаа мөгөх. За баярлалаа.